За энэ удаагийн хичээлээр 2 оронтой тог, 20 оронтой тогоор багнам бичлэр үржүүлэх үйлдэл тухай тайлбарлана. За энийг ойлгохын тулд өмнөх 2 хичээл буюу 20 оронтой тог, 1 оронтой тогоор үржүүлэх, 3 оронтой тог, 1 оронтой тогоор үржүүлэх үйлдэлүүдээ сурталчилаад авсан байх шаардлагатай. За эхлээд эхний жишээгээ бодъё. За 4-өөр 12-ыг үржүүлнэ. За үржүүлэх юм бол 2-ыг 4-өөр үржүүлээд 8 болно. Ямар нэгэн сансан тоо байхгүй учраас 4-ыг 1-ээр үржүүлээд ингэж бичнэ. За одоо 3-аар 12-ыг үржүүлнэ. 3-ыг 2-оор үржүүлэх юм бол 6 гарна. 6-гаа 1 орон өөрчлөлөд энд нь өчтдөг. За одоо дахиад сансан тоо байхгүй учраас 3-оор 1-ийг үржүүлээд шууд энд явчихна. За одоо багнам бичлэлээр нэмдэг дүрмийнхаа дагуу шууд нэмнэ. За 8-ын доотлол тоо байхгүй учраас энд 8 болж ирнэ. 4 дээр 6-ыг нэмэл 10 болно. Тэгээ энд өчөөд 1-ийг энд сана. За ингээд 1 дээр 3-ыг нэмээд 4 болно гэсэн үг. За 2-дугаар жишээний хувьд бол за 7-оор 94 үржүүлнэ. Гэхийн тулд 7-оор эхлээд 4-ийг үржүүлвэл 28 болно. 2-ыг сана. Сансан 2-ыг энд өчье. За 7-ог 9-оор үржүүлвэл 63 болно. 63 дээр сансан 2-оор нэмбэл 65 болно. За одоо 3-аар 94 үржүүлнэ. За 3-ыг 4 үржүүлвэл 12 болно. 2-ыг энд өчнө. 1 орон өргөжлүүлж өчнө. За тэгээ 12-ийнхаа 10-ийн орныг энэ дээр сана. 3-ыг 9-оор үржүүлвэл 27 болно. 27 дээр сансан 1-ээр нэмбэл 28 болно. За ингээ мөн адилхан нэмбэл энд нь 8 болно. Энд нь 7 болно. 6 дээр 8-ыг нэмбэл 14. 4-ийг энд өчөөд 1-ийг сана. За ингээ сансан 1-тэйгээ энд бол 3 болох нэ. Дараагийн жишээний хувьд мэдээж хэрэг 6-аараа 89-ыг үржүүл. 6-ыг 9-оор үржүүлвэл 54 болно. 4-ийг энд өчөөд 5-ыг энд сана. 6-ыг 8-аар үржүүлвэл 6-8 48 болно. 48 дээр 5-ыг нэмбэл 53 болно. За одоо 7-оор үржүүлнэ. 7-9-ийн 63, 3-аа энд өчнө. 6-гийн 5 энэ дээр сана. Одоо 7-оор 8-аар үржүүлнэ. 7-8-ын 56. 56 дээр сансан 6-аар нэмбэл 62 болно. За ингээд нэмбэл энд 4, энд 6, энд 7, энд 6 болно.